тэр үндслүүдийг нь үтсэн л дээ. Тэгээд яг саяны нэр бүхий хүмүүс одоо жагсаалыг дэмжиж огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдэг ийм нэг зүйл анги байлээ л дээ. Тэгэхээр үндсэн хуулийн 16-гийн 16-ад их хурлын гишүүн, иргэд хинч байсан хамаагүй үг үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх тайвнаар жагсаж цуглах бүрэн эрхтэй. Нэгт. Тэгэхээр энэ үндсэн хуулийн заалтаас давсан гэрээ байх ёсгүй. Тэр гэрээг бол би хараагүй. Нэг хэлэхэд. Гэхдээ тэр гэрээнд танаа намын гишүүд одоо энэ засгийн газрыг шүүмжилж болохгүй. Огцруулах тухай одоо санаачлаг гаргаж болохгүй. Жагсаал цуглааныг дэмжиж болохгүй гэсэн ийм зүйл заалт байсан гэж би бодохгүй байна. Хэдий хараагүй ч гэсэн. Хэрвээ байсан бол тэр бол үндсэн хууль зөрчсөн асуудал. Ер нь тийм заалт байгаагүй гэдгийг ган төмөр дарга бас хэлсэн шүү дээ. Тийм ган төмөр дарга бол маш тодорхой хэлсэн. Тийм заалт байхгүй. Бид нар тэр нэг Лодо самбуу гишүүн, Баярмаа гишүүн нарын шүүмжлэлтэй хандсанаас болж гэрээ одоо зөрчигдсөн юм огт байхгүй гэдгийг яг гэрээнд гарын үсэг зурсан намын дарга өөрөө хэлсэн л дээ. Тэгэхээр тийм байхгүй бах. Энэ асуудлаас ураад таны намын дарга бас одоо миний явсан зам буруу байлаа. Би хариуцлага хүлээж даргын судлаа өгөө гэж мэдчихсэн байгаа. За энэ дээр бас та энэнийг бас та юу гэж харав? Ган төмрийн даргын энэ үйлдэлийг нөгөө талаас бас таны намын дараагийн дарга сонгох асуудал. Ган төмөр дарга бол зарчмын хувьд бол зөв байр суурийг илэрхийлсэн гэж би бол хувьдаа бодож байгаа. Яагаад гэвэл яг эцсийн дүндээ бол саяны миний хэлдэг асуудлыг хэлсэн те үндсэн хуулийг давсан тийм одоо гэрээний заалт байгаагүй. Манай Арслан намын гишүүд одоо өөрийн гэсэн үзэл бодлоо үргэлжийн илэрхийлж авсаар ирсэн явахч болно. Тийм учраас тэр үзэл бодлын эрхийг нь бид нар хаах боломж байхгүй гэдгээ өөр илэрхийлсэн. Тэгээд тийм учраас одоо энэ хөөж байгаа асуудал бол энэ 2-3 гишүүнтэй огтын холбоогүй гэдгийг илэрхийлсэн. Тэгээ холбоогүй учраас энэ бол өөр асуудал байгаа гэж илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо бодит болсон явдал нь бол тэр ардын намын доторх тэр одоо хоорондын хөлөө жилцэх асуудал бол ардчилсан намт ямар ч хамаагүй. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг те эцсийн дүндээ би нэг юм хэлээд байгаа шүү дээ. Ерөнхий сайдын хүүгийн өмнөөс хин нэгэн одоо Арслан намын гишүүд нислэг дээрээ унж тавхиагүй шүү дээ. Хин нэгэнд 20-30 саяын үнэтэй цүнх бэлэг бүгж өгөөгүй л байхгүй юу. Асуудлаа эргэж нөгөө ихэлсэн үнцэг дээр аваачиж харах хэрэгтэй. Тэрнээс нийгмийн бохинд лүүссэн шүү. Дээрээс нь ялаанууд гэж хэлснээс болж үүссэн. Тэрнээс болж энэ бүх процесс явж байгаа болохоос биш өөр юу ч байхгүй. За тэрэн дээр нь дөрөөлсөн тэр ардын намын өөрснийх нь жигүүр фракц байгаа эсэхийг би мэдэхгүй. За миний хувьд бүх асуудал дээр ихнээсээ тууштай зарчим шударгаар хандаж ирсэн цаашдаж тийх болно. Тэгээ намын даргын асуудал бол тэгээд бас л дүрм журмаараа цааш шийдэгдэх байлгүй дээ тий. Өнөөдөр авчилсан намын бүлэг боллоо тий. Эхлээд хуралдахдаа 2 цаг гаруй хуралдаж шинэлийн маргаантай орох шиг байсан. Сая бас дахиад орох шиг байсан. Орсон болов. Тэгээд энэ дээр ямар нэгэн санал шийдэлт хүрч чадав. Яг уу дахиад бол Арслан нам одоо засагт орохгүй гэдгээ бүх гишүүд шахам тий дийлэнх холбох нь бол тодорхой илэрхийлсэн. За тэгээд одоо ардын нам өөрснөө энэ нэгэн тэглүүлсэн энэ одоо ажиллаа тий энэ фракц хоорондын зөрчил байгаа мó бүү мө тэрийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Тухайн намын дотоод асуудлыг эннийхээ зарчмын дагуу асуудал оруулж ирэх байх гэж харж байгаа. За хэрвээ оруулж ирэхгүй байгаагаас Арслан намын гишүүд нөгөө анх Лодо самбуу гишүүн бит хоёрын тий Бямсүрэн гишүүн бит гурийн зурдаг тэр бичгэн дээр одоо үргэлжлүүлж гарын үсэг зурхад бол одоо буцах зүйлвэ гэж бол гишүүд ихнээс мэдгдсэн байл тий.